За баатрон дээр бороо орж хонлоо. Гадаад ихтэй бороо намж чичээ сайх. Уул манай сонлоо. Сүртэй энэ. Чад. Амарсан хүмүүс зарим нь буцаж байна. Чаа ингээд ийш оръё. Манайхаас нь юу вэ? Чаа манайхан. Зарим гадуур зугаалганд гарсан байна. Каракуй нахынд ажиллаж байгаа юм уу? За ингэ каракуй. Каракуйтэй. Заах зүгээр ороод ирнэ. Энд ресторан.
За яшгээ шууд ингээ хойтлох амралт руу. Гэр кемпүүд рүү гараад ирчих. Энд өөр ингээ суух зэрэлт юмнууд байна. За энэ гэр кемптэй энэ ресторантай. Тэгээд цаагаар нь сэлэн мөр урсаж байгаа. Энэ дотор ингээд амралт. За манай хүүхдүүд тоглоод алга болсон маань. Амархад бол үнэхээр сайхан сэтгэл ханамжийг 100% бүрдүүлжээ. Гой байгаль нь байвал байна. Гой тав тухтай харан сууц гэр бүлийн өрөө байна тийм ээ. За энд ингээ хөлбөмбөгийн талбай байна. Гадуур зүгс хонголж байна да. За ийм байна да. Ишээ жоохон ойртож харах. Энэ гэрүүд болохоор ямар үнэтэйг нь би мэдсэнгүү. За энд ингээл дахиад бүтээн байгуулалт явагдаж байгаа бололтой юм. За ингээд хүмүүс ингээ амарч байна. За би яг хүмүүст бас танилцуулж авах шүү. Орчныг тийм ээ. Ер нь бол амархад хүний одоо хэрэгцээтэй бүхэл юм байна даа. Гой байгальд амарсан. Гой фитнесээр хичээлээ, саун массаж. Хондог догоо, мари спорт тэгээд нэг мотоцикл бүгд. Гүртэй. За энэ болохоор Баатруу ингээд яг л өөрийнх нь нөгөө юу шүү тийм ээ. Нэрийн утасалцаад хүний нэр юм болоо эсвэл хөрснөөс нэр юм болоо. За энэ ингээ кино театртай. Мэдээж одоо нөгөө цар тахалтай холбоотойгоор кино ол үзүүлэхгүй байгаа юм байна. Тэр биднээсийг ороход шинжилгээ авсан. Тэгж чинь яадаг юм бэ? Амрагчдыг яг орохоос өмнө шинжилгээ авчиж оруулдаг юм байна. Тэр нь маш зөв баг. Ингээд ийшээ гоё илсэн аялал байгаа. Энэгээр гоё ингээд шүүта. Гэс хамар цугалаад за өмнө үед бол хагас лүксэр гэдэг нь том үний 145 мянга, хүүхэд нэг 100-аад мянгаас нэг 90 мянгаас тийм багсан баг. Лавл манах ам бүлд олуула
Нэг хоногоор мөнгөний тооцоолт бол 700 мянга болж ах шиг байна. Гэрүүдийн үнийг бол үнэхээр мэдсэнгүй. За ингээд гоё. За баярлалаа. За ингээд энэ хөрхөн маркет. Яг л юм зохион байгуулалттай. За эндээс хоошоо гэрүүд. Яа, манай хүүхдүүд чой баахаа сайнаа гой тоглож гинөө. Сайн тоглож байна да. Гой тоглож байна уу? За тоглож байгаа. За ингээд ингээд энд ресторан байгаа. Ресторан байгаа. Энд ингээд тав тогтоосон. Энэгээр ингээд бассейн юу? Саун. Шатрын өрөө. За шатрын өрөө. За би яг нь хүмүүс танилцуулах үүднээс яаж гэж. Эндээ ингэ сайхан хагааржуулагч, магааржуулагч хүл юм байгаа учраас тав тухтай байж болно. Гадаа хэдий халуун байсан ч хамаагүй тийм ээ. За. Энэ юу ажиллаж байна вэ? Өнөөдөр бассейн ажиллахгүй өдөр юм тийм ээ? Бассейн ажиллахгүй. Миний охин тоглохгүй юм. Тоглохгүй юм. За, аялал ирэн да. Ой. Дахиад ирмээр санагдчихна. За ингээд өрөөний зохион байгуулалт юм. Энэ гэр бүлийн ингээд хагас лүксөрөнд нь биднээс байрлаж байгаа. Өнгөрийн карт уншуулаа. Тэгэл ингээд харалцаа. Манайхан одоо ингээд аялалд гарах чинь. Яг гэт. Энийг түрүүн танилцуулсан шүү дээ. За энэ өрөөний бүх өрөөнд ингээд ийм ангаржуулагчтай болохоор энийг дараа л ингээд шууд өөртөө тохируулаад амар нь гадаа хэдий халуун байсан ч хамаагүй энэ амар санагдаж байна. Цаашаа аватар аялд нэг аялж явахад бэж дандаа юм байт юм блэ нэг амар шийдэл санагдсан. Яг ингээд хүний тав дахыг сайхан дажгүй сайхан амралтай наа. Бид бач аваа. Өдөр машинда юм авчих. Тя. Ингээд өрөөнд ороод ирлээ дээ. Өрөөний зохион байгуулалт ерөнхийдөө нэг иймэрхүү. Энд 3 хүн амарч байна. Нөгөө талын өрөөнд бүр өргөн томор байгаа. Тэгээд гэр бүлийн яг 5 хүн зориулсан. Тэгээ биднээс бол яг болж байгаа. Зарим охтууд маань том орон дээр унтаад тэгэл их болж байгаа. За ийм сайхан амралт байна хүмүүсээ. Ирж амрахыг хүсвэл хамгийн гол нь үйлчлэгээ маш гоётой болохоор хүнд их сайхан санагдаж байна. Хүний гоё дээдэлдэг, хүнтэй гоё харилцааны соёл моёл гэл
Тэр хүүхэд нь надаа маш их таалагдлаа. Тийм болохоор гоё байгаа л амар санагддаг юм. За тэгээд өшөө гоё олон газруудаар аялж гоё бичлэг үлдээнэ. Би энэ амралтын газраар яагаад ингэж бичлэг хийгээд юм гэхээр хүмүүс бас ингэж ирж амрахт нь бас дөхөн юм болоо Баатарван ингээд амралт ямар газар байдгийг хүмүүс бас мэдээсэ гэсэн тэгээд ингээд танилцуулж шүү. За тэгээд дээрэс нь тэр саун гэн бассейн барай заслын онууд нь болохоор бас үнэн тусдаа үнэлгээтэй байдаг юм байна. Дээрээс нэмэгдэнэ гэсэн үг. Юу үнэнд нь биднээс амарж байгаа үнэнд болохоор хоол үнэгүй. Тийм болохоор бас амар хоолоо хийж идэх гэхгүй тийм ээ. За.